Эзра болон Нехемия номууд. Орчин цагийн ихэнх Библиэд энэ хоёр тусдаа ном боловч бичигдсэн цагаас нь нэлээд хойно инхүү хуваажээ. Эхэндээ энэ хоёр ном нэг зохиолчийн бичсэн нэгэн бүхэл бүтээл байсан юм. Вавилончууд Иерусалимыг сүйтгэж сүмийг нураан олон хүнийг олзолж цөллөгт явуулсны дараагаар болсон явдлыг энд өгүүлдэг. Цөллөгөөс хойш 50 жилийн дараа хэсэг бүлэг Израильчууд Иерусалимд иргэн ирээд хотыг сэргээн босгож амьдрал ахуйгаа төхнүүлэх үед юу болсон тухай бичжээ. Номын гол дүрүүд бол сэргээн босгох ажлыг удирдах байсан удирдагчид болох Зерубабел, Эзра, Нехемия 3 юм. Удирдагч бүрийн гаргасан хичээл зүтгэлийн тухай номд онцлон дурдсан. Зерубабел сүмийг сэргээн босгохоор олон еврейчүүдийг дагуулan Иерусалимд ирсэн бол үүнээс 70 орчим жилийн дараа эзний хуулийг зааж хүмүүст хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслахаар Эзра ирсэн. Түүний араас Иерусалимийн хан хэрмийг сэргээн босгох ажлыг удирдсан Нехемия ирв. Энэ гурван түүх ижил төстэй хэлбрээр бичигдсэн. Үйл явдал бүр бурхан Персийн хааны зүрх сэтгэлийг хөдөлгөж Иерусалим руу удирдагчдыг илгээн хэрэгтэй бүхнийг нь өгч байгаагаар эхэлдэг. Удирдагч бүр зорьсон ажлынхаа төлөө зүтгэх явцад учирсан саад дотор нэг бүрийг давж гардагч хачирхалтай нь бүгд ямар нэгэн байдлаар сөрөг үр дүнд хүрсэн. За одоо энэ бүхэн хоорондоо хэрхэн уялдаж байгааг эхнээс нь харцгаая. Персийн хаан Коришийн зарлигаар ном эхэлдэг. Бурхан түүнд даалгасан учраас тэрээр цөлөгдсөн хүмүүсийг Иерусалим руу буцааж сүмийг сэргээн босгохыг зөвшөөрөв. Өөрөөр цөлөгдөхсөд хизээ нэгэн өдөр Иерусалимд иргэн ирнэ гэсэн иш үзүүлэгч Иремягийн амлалт биелж байна гэж зохиолч хэлсэн. Тэгэхээр иш үзүүлэг инхүү биелсэн нь түүх цөллөгөөр төгсөхгүй гэсэн бусад амлалтуудад итгэж найдах очийг асаах учиртай байлаа. Давидын удмаас ирээдүйн аврагч хаан төрнө гэсэн найдвар бидэнд бий. Сүмийг сэргээн босгож тэнд бурхны оршихуй ард түмнийхээ дунд байх болно. Бас бурхан Авраамд амласанчлан бурхны хаанчлал бүх үндэстэн ерөөнө гэсэн найдварч бий. Тэгээд бид энэ бүх найдварыг сэтгэлдээ тэн Зерубабелийн түүхийг уншдаг. Түүний нэр Вавилонд таригдсан гэдэг утгатай. Тэр бол Вавилоны даргаллын үед төрсэн үеийнхний төлөөлөл бөгөөд мянган Израильчуудыг дагуулan Иерусалимд хурж ирсэн. Иерусалимд суурьшсныхаа дараа тэд дахил өргөхийн тулд дахлын ширээг босгож хожим нь сүмийг сэргээн барьсан. Сүмийн суурийг тавих ёслол сүмийн нээлт 2 бол энэ номын гол үйл явдлууд. Урд нь майхан сүм болон эзний өргөнд юу болж байсан тухай бид санах ёстой. Бурхны оршихуй галан үүл мэт буун ирж тэр ард түмнийхээ дунд орших болсон. Энэ удаад тийм зүйл болсонгүй. Тийм ээ, шин сүмээ хараад зарим хүмүүс хөөрөн баярлаж байхад Соломоны барьсан өмнөх сүмийг мэдэх ахмадууд гашуудан уйлж байлаа. Энэ нь тэдний сүр жавхлант өнгөрсөн эсвэл ирээдүйн итгэл найдварын аль нь таньч дүйсэнгүй. За яг эндээс л бид анхны зөрчил тэмцлийг харах болно. Гэхдээ маш сонин. Цөллөгт явуулгүй үлдсэн Израильчүүдийн үр ач нар Иерусалимд амьдарч байсан. Тэд сүмийг дахин барих ажилд туслахаар ирв. Харин Зерубабел татгалзан сүм барих ажилд та нар оролцохгүй гэж тэдэнд хэлв. Мэдээж үүнээс болж зөрчилдөөн үүссэн ч Зерубабел давж гарсан. Хаанчлал ирэх үед Израилийн бүх овгууд бусад үндэстнүүдийн хамтаар Израилийн эзэн бурхныг хүндэтгэн мөргөх болно гэж иш үзүүлэгчид зөгнсөн байтал ийм зүйл болсон нь үнэхээр гайхмар. Тиймээс энэ түүхийн төгсгөл бодсноос эсрэгээрээ болсон гэхүү дээ. Номын дараагийн хэсэгт шууд 70 жил алгасан Езрагийн тухай гарна. Тэр бол Вавилонд цөлөгдсөн Израильчуудын удирдагч эзний хуулийг судалдаг багш хүн юм. Персийн хаан Артаксеркс бас нэгэн хэсэг бүлэг хүмүүсийг Израиль руу ахлан явуулахаар Езраг томилдог. Эзра сүнслэг сэргэлтийг эхлүүлж, нийгмийн нөхцөл байдалд шинжилэл хийхийг хүсэж байлаа. Хүлээлт ч өндөр байв. Харин дахиад л энэ түүхээс бид таагүй төгсгөлийг харна. Цөллөгөөс иргэн ирсэн олон Израильчууд Иерусалимийн эргэн тойронд оршин суудаг. Цөллөгт яваагүй хүмүүстэй гэр бүл болсныг Эзра олж мэдэв. Тэдний зарим нь Израиль биш хүмүүстэй гэрэлсэн, зарим нь ч Израиль хүмүүс байсан бах л та. Тэгээд Эзра Израиль хүн ариун бөгөөд эртний Канаанчуудаас ангид байх ёстой гэсэн эзний хуулиас иш татаад мөн Иерусалимийн ойролцоо амьдардаг хүмүүс бол Канаанчуудаас ялгаагүй гэлээ. Учир нь цөллөгөөс ирсэн хүмүүсийг тэд завхруулах болно. Тэгээд Эзра гимшин залбирсан нь үүнийхээр зүрхэнд хүрсэн залбирал байсан. Гэхдээ дараа нь тэр ахлагч нартаа хүчээ нэгтгэн салалтын тушаал гарган харийнхантай гэрэлсэн хүмүүс бүгд гэрлэлтэд цуцалж ихнэр хүүхдүүдээ хөөж явуул гэв. Энэ тушаалыг тал нь л биелүүлсэн. Дараагийн хэсгээс эхнэрээсээ салсан эрчүүдийн чагсаалтыг харах болно. Хэд хэдэн шалтгааны улмаас энэ явдлыг тун хачирхалтай гэж хэлж болно. Нэгдүгээрт, Бурхан Езрад ийм зүйл хий гэж огт тушаагаагүй. Үнэн дээр Иерусалимийн ахлагч нар л Езрагаар ийм тушаал гаргуулсан юм. Хоёрдугаарт, иш үзүүлэгч Малахи олзлогдохсод цөллөгт байхдаа ариун байдлыг сахих ёстой гэж хэлсэн ч Бурхан салалтыг эсэргүүцдэг гэж мөн хэлсэн юм. Салалтын тухай тушаал дахиад л нөгөө таагүй үр дүнд хүргэв. Ингээд үргэлжлүүлээд дараагийн хэсэгт Нехемиягийн тухай гарна. Тэр бол Персийн засгийн газарт ажилладаг Израиль гаралтай хүн юм.
Иерусалимийн хан Хэрэм нурсан тухай сонсоод тэр залбирав. Дараа нь Персийн хан Артаксерксээс нутаг буцаж хотын хан Хэрэмийг сэргээн барих зөвшөөрөл авч чаджээ. Тэр бүх хил хаан түүнд зэвсэгтэй хамгаалагчид гарган өгч хэрэгтэй гэсэн бүхнээр нь хангав. Иерусалимд ирснийхээ дараа тэрээр барилгын ажлаа эхэлтэл нөгөөх л Иерусалимд оршин сууж байсан хүмүүсийн эсэргүүцэлтэй тулна. Дахиад л зөрчилдөөн үүсв. Иш үзүүлэгч Захария Бурхны хаанчлал доторх шинэ Иерусалим хан Хэрэмгүй хот болно. Бурхны хаанчлал тэр хотыг хүрээлж бүх улс үндэстэн ирж гэрээний ард түмэнтэй нэгдэх болно гэж хэлсэн удаатай. Гэтэл Нехемия үүний яг эсрэг зорилго тэгээд байх шиг. Тэрч бас Иерусалимийн эргэн тойронд амьдардаг хүмүүс Иерусалимд оролцох хувьгүй гэж хэлсэн. Мэдээж үүнээс болж тэд түүнд дайсагнав. Нехемия чин үнэнч сэтгэл эр зоригтойгоор хотыг босгох ажлаа зэвсэгт хамгаалалтын дор үргэлжлүүлсээр байв. Энэ зөрчил маргааныг сайнаар шийдэх боломж байсан болов уу гэж өөрийн ирэхгүй бодогдно. Энэ бүгд хоёр янзын үр дүнд хүргэнэ. Нэг нь сайн, нөгөө нь муу. Израиль Нехемия хоёр хүчээ нэгтгэн хүмүүсийн дунд сүнслэг шинчлэлийг авчрахаар зорино. Тэд том баяр хийхээр цөллөгөөс буцаж ирсэн хүмүүсийг бүгдийг цуглуулв. Тэд 7 өдрийн турш эзний хуулийг хурсан олонд заасан. Дараа нь тэд болчлоос чөлөөж цөлөөс хөтлөн дагуулсан Бурхны итгэмжт байдлыг санан дурсахын тулд эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн майхан баярыг сахиж гим нүглээ гимшихийг хүмүүст урайлав. Тэнд ирсэн бүх хүн гэрээгээ дахин сэргээж эзний хууль тушаалыг сахихаа амласан юм. Ингээд тэд Иерусалимийн сүм хан Хэрмийг барьж дуусгаснаа тэмдэглэн том баяр хийж байгаа нь бүх зүйл сайхан болох нь гэсэн бодол төрүүлнэ. Гэвч тийм биш байлаа. Энэ ном асар их харуулслаар төгсдөг. Нехемия хотыг тойрж үзээд хүмүүс гэрээний амлалтуудаа сахихгүй байгааг олж мэдэв. Эзний сүмийг үл оошон чадваргүй хүмүүсийг ажилуулж байсан тул Зерубабелийн ажил талаар өнгөрөв. Мөн Езрагийн хийсэн бүхэн үр дүнгүй болсныг тэр харсан. Хүн бүр эзний хуулийг зөрчиж хүмүүс амралтын өдөр ажиллаж байлаа. Иерусалимийн хан Хэрмийг тойрон хүмүүс худалдаа хийж амралтын өдөр ажиллаж байсан учраас өөрийнх нь хийсэн хан Хэрмийг сэргээх ажил хүртэл хий дими болсныг харав. Үүнээс болж Нехемиягийн уур хилэн баадрав. Тэр хүмүүсийг зодож, үсийг нь зулгаан, эзний хууль тушаалыг дагж мөрд гэж орилж хашгичв. Хамгийн сүүлд нь чадхаараа хичээснийг нь санахыг тэр Бурханаас залбирэн гуйв. Ингээд тун хачирхалтай байдлаар энэ ном төгсдөг. Гэхдээ бид ийм зүйлд бэлэн байсан. Тийм биз дээ. Эдгээр тавгүй төгсгөлүүдийг номд зориуд оруулсан юм. Энэ ном Библийн түүхэнд ямар үүрэг гүйцэтгэж байгаа юм бэ гэсэн асуулт өөрийн ирэхгүй урган гарна. Номын эхэнд аврагч эзэн Иерусалимийн сүм Тэнгэрийн хаанчлалын тухай иш үзүүлдэг амлалтуудыг сануулan итгэл найдвар төрүүлсэн ч аль нь ч биелсэнгүй. Израильчууд их нутагтаа иргэн ирсэн ч тэдний итгэл бишрэл цөллөгийн өмнөх үеэсээ төдийлөн өөрчлөгдсөнгүй. Езра Нехемия хоёр чадах чинээгээрээ зүтгэсэн ч тэдний улс төрийн болон нийгмийн шинжилэлүүд хүмүүсийн зүрх сэтгэлийн гол асуудлыг хөндөж чадсангүй. Энэ номын гол санаа нь иш үзүүлэгч Иеремия Изекэл хоёрын хэлсэнтэй адил зүйлийг өгүүлж буй юм. Хүмүүс зүрх сэтгэлээ ариусхан өөрчилж байж л Бурхнаа хайрлан дагаж чадна. Энэ ном гонигтайгаар төгсдөгч Бурхан агуу гэрээний амлалтуудаа биелүүлэхийн тулд юу хийснийг дараагийн мэрэгэн ухааны болон иш үзүүлэлгийн номнуудаас унших сонирхлыг танд төрүүлэх нь лавтай. За ингээд ямар ч тач энэ бол Езра болон Нехемия ном байлаа.